Яагаад гэдэг талаар та бүхэндээ бодлоо оваалцъя. Нэгдүгээрт нь мэдээллийн технологиг маш хүчтэй бодлогоор нэвтрүүлснээр авилга буурна. Төрийн үйлчлэгээ ил тод болно. Маш сайн хяналттай болно. Тэгэхээр авилга буурна. Хоёрдугаарт нь сонгуул шудраг болно. Сонгуулийг блокчейн технологи ашиглаад хийдэг болчихё. Тэгж хийж байгаа улс орнууд зөндөө байна. Техникийн хувьд бүрэн боломжтой. Блокчейн ашиглаад гар утсаараа хийснээр нөгөө мөнгө тараадаг байдал чинь утгаа алдна. Хоёрдугаарт нь зарцаа нүүн гэдэг утгаа алдна. Тэгэхээр хүмүүс зөвхөн тунгаан бодож, толгоогоороо болоод зүрхээрээ сонсож зөв нэр дэвшигчээ сонгоно гэсэн үг. Энэ бол улс оронд онцгой чухал мэдээж. За 3-дугаарт эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтэнд технологийн мэдээллийн технологи онцгой чухлаа. Өрх бүрт маш хямд үнэтэй өндөр хурдтай датаг олгодог болёо. Ингэжээж нөгөө гэртээ сууж байгаа ахмадууд, хүүхдээ хараад сууж байгаа декреттэй бүсгүйчүүд, за тэгээд нас хүүс үл харгалзаад байнга зайнаас өөрийгөө сургах, боловсрох, тэгээд зайнаас ажиллах энэ боломжууд нь нээгдэнэ. Нөгөө нэг эрүүл мэндийн даатгалын харьяалал үл харгалзсан үйлчилгээ чинь бас л мэдээллийн технологитой холбоотой. За 4-дүгээрт нь монголчууд далаад гарцгүй. Мэдээллийн технологи бол бидний далайн гарц. Далайн гарц хил хязгаар үл хамааран програм бичээд дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа эндээс Монголоос ажиллаж байгаа залуучууд улам болж байна. Тэднийг бүр хүчтэй бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй байна. Оюуны экспортоо тэгж нэмэгдүүлнэ. 5-дугаарт сансарт гарц. Монгол бол сансрын гарц. Сансрын технологи хиймэл дагуул мэдээллийн аюулгүй байдлаа хангах технологийн шийдлүүд заавал тийм нүсэр биш төсөр бас болсон. Одоо бол бид нар аваад хэрэглэх боломжтой шийдлүүд зөндөө байгаа. Энэ чиглэлээр ажиллаж байгаа Монгол хиймэл дагуул хийж байгаа. Сансар судлалын баазын төсөл санаачилсан. Тэгээд олон улсын хүрээлэнгүүдэд судалгаачаар ажиллаж байгаа сайхан монгол залуучууд зөндөө байна. Тэднийг хүчтэй бодлогоор дэмжиж энэ чиглэлээр нь хөгжүүлэх хэрэгтэй байна. За 6. За цаашаа явъя. Робот. Монголчууд хүн ам зүйтэй хөдөлмөр хүч багтаа гэдэг. Гэтэл робот автоматжуулалт бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол элемент. Өнөөдөр Монголд нисгэгчгүй жижиг онгоц эсвэл жолоочгүй энэ гудамж цэвэрлэдэг машин, кофе зөөгч робот, за тэгэл хүнд аж үйлдвэр дээр бүрэн автоматжсан робот хяналттай машин гэх мэтчлээ. Ийм зүйлсүүдийг монгол залуучууд хийж гэн, бас нэвтрүүлж гэн, чадаж байна. Эднэрийг дэмжих хүчтэй бодлого хэрэгтэй. Тэгхийн бол бид нар маш олон автомат машин роботуудыг монголчууд хийж чаднаа. За 7-дугаарт биотехнологи гэж нэг айхтар салбар байна. Ковид цар тахал бол ийм төрлийн тахлын давтамж нь ойртоод байгаа, цаашдаа давтагдана. 2-дугаарт нь монголчууд бид хүүхэд болгондоо эрүүл хүүхдүүдэд вакцин тарьдаг мөртлөө Монголын үндэсний вакцины хяналтын лаборатори гэж алгаа. Цаашлах юм бол бид нар энэ малын вакцина өөрсдөө хийдэг болох шаардлагатай мал аж ахуйн орн. За энэ мэтчлээ ингээд аюулгүй байдлаа хангахын тулд бид нар биотехнологи, микробиолог, генийн инженерчлэг аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Жоохон хадуураад ярихад байгалийн Монголын цаг уурын онцлог нөхцөлд үүсэн бий болсон энэ ургамал амьтны түүхий эд чинь өөрөө генийн бичлэлтийн онцлогтой тэр нь гоо сайхан эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх юм сайн түүхий эд. Тэгэхээр эднийг бүгдээ нийлүүлээд биотехнологи, генийн инженерчлийн салбарыг маш хүчтэй бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм. За 8-дугаарт нь нэг чухал салбар бол материал. Тэгэхээр одоо бид энийг харуулна. За энэ галтуулын чулуу. Энэ тэрхийн цагаан нуурын ирэг дээрх нь харж чулуунууд. Энэ арай биш л дээ. Гэхдээ яг ер нь галтуулын гаралтай базальт чулуунаас базальт файбер гэж үйлдвэрлэнэ гэдэг нэг гоё тийм санаа байдаг. За дээрээс нь карбон файбер гэдэг ган төмөрнөөс бүх мөртлөө маш хөнгөн те
Одоо энэ сүүлийн үеийн машин дэрэг онгоц бүх юм хэрэглэхээр за нүүрснээс гаргаж авах янз бүрийн нүүрс химийн супер материалууд байна. Нийлэг мянцууд байна. Дандаа Монголд байдаг түүхэд. За жоохон энгийн юм ярих юм бол одоо малын гаралтай маш өндөр нарийн ширхэгтэй ноолурын утас, ноосны боловсруулалт, тэгэл арь ширний боловсруулалт гэдэг. Энэ бүгд бол материалын шинжилх ухаан. Өөрийнхөө түүхийн эдийг ашиглаад супер материал үйлдвэрлэх нь бол бидний ирээдүй гэж. За ингээд 9 дугаарт ерөнхийд нь дүгнэлт хэлэх юм бол монголчууд бид технологи эзэмшиж байсан ард түмээ 13 дугаар зуунд монголчууд дэлхийг байлдан дагуулахдаа технологийн хувьд давуу байсан. Ямар технологи байсан бэ гэхээр Монгол ном хүн гүрний үеэс хойш хөгжиж ирсэн их Монголын үед төгөлдөрсөн юм төгс технологи. За Монгол ном тэгэл одоо иддэг аар бол борц гэж хүнсний технологи, цэргийн нөгөө ажиллагаа тактик бол өөрөө бас арга технологи. За ийм технологи илүү байсан учраас цөөхөн монголчууд дэлхийн олон хүн амтай улсуудыг эзэлж чаджээ. 21-р зуунд монголчууд технологиг эзэмших юм бол их гүрнүүттэй энэ тэнцүү оршин байх боломжтой. За үүнээс ер нь өөр Орос хятадын дунд тусгаар тогтнолоо баталгаажуулж авч үлдэх боломж байхгүй гэж хэлж болно. Монгол хүн дэлхийн технологиг төрүүлж эзэмшсэн робот автоматжуулалтуудыг өөрийн болгосон эрчим хүчний хараат бус их үүсвэрүүдтэй түүхийн эдээ ашиглаад супер материал үйлдвэрлэсэн энэ үйл ажиллагаагаа мэдээллийн технологи, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын элементийг ашиглаад хооронд нь холбож удирддаг болсон байхад бид ямар ч их гүрэнтэй энэ тэнцээ оршин байж чаднаа гэж. За 10-т ингээд дүгнэлт хэлэх юм бол нэгэнт хүн ам цөөтөө хурдтай монголчуудын онцлог өөрөө технологи. Одоо ч биш 13 дугаар зуунд ч тийм байсан, урд нь ч тийм байсан. Тийм юм бол энэ Монголын засгийн газрын үндсэн бүтцэд технологи, инновац яам гэж ер нь байх шаардлагатай юм байна гэж би бол бодож байна. За анхаарал тавьсанд баярлалаа.